2024 оны Улсын их хурлын ээлж сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төгөлдржүүлэх өндөр хариуцлагатай өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байна. Өнөөгийн Монгол улсын нийгмийн харилцааг 1992 оны үндсэн хуулиар томхилсон зарчим, үзэл санаа, түүнд нийцүүлэн боловсруулсан хууль тогтоомжоор зохицуулж байгаа. Одоогийн байдлаар улсын их хурлаас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулийн 437 нийгмийн өдөр тутмын харилцааг тогтмол зохицуулж даган мөрдөгддөг хуулиуд юм. Харин үлдсэн 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд байна. Үүний зэрэгцээ 1992 оны шинэ үндсэн хуулиас өмнө батлагдсан 8 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Тухайлбал 1957 онд батлагдсан олон хүүхэд төрүүлж өсгсөн эхчүүдийн одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай, 1991 онд батлагдсан үйлдвэрчний хэвлэлүүдийн эрхийн тухай бүгд найрамдах Монгол ард улсын хууль зэргийг дурдж болно. Мөн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй 2768 журмаар нийгмийн харилцааг зохицуулж байна. Дээрхээс харвал хууль тогтоомжийн 32% нь хууль, 68% нь захиргааны хэм хэмжээний акт болсон байна. Энэ нь хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулахад хүрч хуулиар албан тушаалтан төрийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхийг олгож ирснийг илэрхийлж байна. Тодорхойлбол хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах ноцтой үр дагаварт хүрсэн гэж болохоор байна. Улмаар хууль эрх зүйн орчны дээрх доголдол нь хуулийг үзмжээр биелүүлэх, хүний эрхийг хязгаарлах үндэс болж хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Тэ шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаанд дараах үндсэн чиглэлийг баримтлан ажиллана. Үүнд 1. Хүний эрхийг дээдлсэн хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ. 2. Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож хууль хүн бүрт ижил тэгш үйлчилдэг болгоно. 3. Нийгмийн урдастай хөгжлийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн зохицуултыг цаг алдалгүй гаргадаг болно. 1-р хүний эрхийг дээдлсэн хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэл гэдэг нь хүн төвтэй эрх зүйн тогтолцоо үзэл баримтлалд тулгуурлан шинжилгээг хийхдээ хууль тогтоомж нь иргэн хүний эрх ашиг нийгмийн эрэлт шаардлагад нийцэж байх зарчмыг энэ тэргуунд тавина. Нэг жишээ татахад одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 318 хууль шинжилгээ хийж үзэхэд хүний эрхийг зөрчсөн 800 гаруй зүйл залт байгаа нь тогтоогдсон байна. Эрх зүйн энэ мэт зөрчлийг зас залруулахад манай парламент хүч анхаарал тавьж ажиллана. Манай парламент хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахын тулд дараах асуудлыг судалж, шинээр хууль гаргах юм уу? Одоогоор хэрэгжиж байгаа нэр бүхий хуульд өөрчлөлт оруулж шинжлэх шаардлагатай гэж үзэж байна. Эрх зүйн хүрээний шинтгэл хийхдээ бид үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал болох хууль дээдлэх ёсыг тууштай сахин мөрдөх замаар хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинжлэх, ялгуурлан гадуурхалтын эсрэг эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах, гэрч хохирогч, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах, хүнс эмийн аюулгүй байдлыг хангах үз зөв үр нөлөө бүхий эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ. Хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой болгож хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болох чиглэл гэдэг нь өмнө дурдсанаар дийлэнх хуулиар зохицуулбал зохих харилцааг захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж буй хууль дээдлэх ёсны энэхүү гажуудлыг засаж залруулахад манай парламент онцгой анхаарч ажиллана. Учир нь албан тушаалтан төрийн байгууллагаас баталж буй эдгээр журмаар хуулиас давсан хэм хэмжээ тогтоож байгаа нь хүний эрхийг зөрчөө зогсохгүй, хүн суртал, авилгал, тодорхойгүй байдлыг бий болгож байна. Иймээс нийгмийн харилцааг аль болох журмаар бус хуулиар зохицуулахад чиглэн хуулийн төслийг өргөн барихдаа журмын төслийн амтлаар өргөн мэдүүлдэг байх шаардлагыг тавьж эрх зүйн орчны илүү тодорхой болгохыг зорж байна. Жишээлбэл Европын холбооны улс орнуудад нийгмийн харилцааны 95% нь хуулиар, 5% нь захиргааны хэм хэмжээний акт буюу журмаар зохицуулагдаж байна. Энэ байдал нь хууль дээдлэх зарчим, орчин цагт улс орнуудын засаглалын шалгарсан арга болохыг илтгэж байгаамаа. Манайд нийгмийн зарим харилцааг хангалттай түвшинд зохицуулж чадахгүй байгаа хуулиуд цөөнгүй байна. Ингэснээр зохицуултгүй асуудал ихээр хуримтлагдаж, салбар хоорондын харилцаанд тодорхойгүй байдал үүсэж, шинжлэх ухааны технологийн ололт,
инновацийг нэвтрүүлэх зам томоохон саад учруулж байна. Үүнтэй холбоотойгоор одоо хэрэгжиж байгаа дараах үйлүүдийг эргэж харах, мөн хэд хэдэн асуудлаар шинээр хууль боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Дөрөвдүгээр, бизнесийн орчинг сайжруулах, шударга өрсөлдөөнийг дэмжих, монополийг хязгаарлах эрх зүйн орчин хангалтгүй байна. Coin, криптовалютын талаар хуулийн зохицуултгүй, төр журмаар зохицуулсантай холбоотой албан бус хохирлын хэмжээ хэдэн арван тэрбумаар яригдах хэмжээнд хүрсэн байна. Мөн электрон тамхи, аж ахуйн нэгж хоорондын худалдааны харилцааг зохицуулж байгаа 2002 оны иргэний хуулийн заалтууд өнөөгийн шаардлага хангахгүй болсон. Хэрэглэгчийн эрхийн асуудлыг зохицуулж байгаа хууль шаардлага хангахгүй. Шүүн таслах үйл ажиллагааг захимжуулах асуудал, төрийн эмчийн ашиглалт, хяналтын харилцааг зохицуулах шинэ эрх зүйн орчин мөн шаардлагатай байна. Улс орныхоо хууль эрх зүйн орчныг илүү сайжруулах хүрээнд манай парламентын өмнө тулгамдж байгаа зөвхөн зарим асуудал гэвэл ийм байна.